Одоо жишээ нь Эрдэнэ төлөвлөрийн 49% Оросын тал эзэмшдэг. 51% нь Монголын тал эзэмшдэг. Монголын 51%-ийг Монголын улсын их хурлд хэлэхгүйгээр Оросуудад заруул яах вэ? Юу болох вэ? Чи гэмтэрэг үстэй. Тэр 51% чинь энэ 3 сая хүний өмч байхгүй юу? Яг тэрнтэй адилхан процесс боллоо шүү дээ. Сая Оросын 49%-ийг Оросын дүүмд хэлэхгүйгээр Оросын дүүмж мэдээг байгаа. Оросын одоо парламент гэсэн үг. Хоёр улсын хоорондын олон улсын гэрээ байхгүй юу? Олон улсын гэрээ. Олон улсын гэрээ одоо Вений конвенцаар бүх улсын парламентаар улсын их хурлаар нь сойрхон батлагдах ёстой. Олон улсын гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт хүчинг болох эрх нь зөвхөн парламентын онцгой эрхт хадгалагддаг. Хуулийн асуудал шүү дээ. Олон улсын эрх зүйн асуудал. Тэгээ энийг олон улсын эрх зүйг Вений конвенцийг зөрчөөд Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд хийчихсэл ийм ажиллал да.